Хавдар нь өөрөө анх 4500 жилийн өмнө Египтэд бүртгэгдчихсэн гэж байдгийн байлаа. Тэгээд тухайн үед одоо Египчүүд хавдрыг яаж эмчилгээ арга нь байсан гэхлээр ерөөсөө галын хажуур төлж шаарч тийм ээ. Тэгээд энийг ер нь эмчилж чадахгүй юм байна гэдгийг анх бичээ юмнаас нь олж ирсэн юм байлаа. За тэгээд ингээд явсаар агаад хавдартай хүмүүсийг одоо өөр улсууч гисэн чөтгөр шүглд одоо шүглэгдсэн байна гэдэг бүр хотоосоо зайд хүртэл гаргаж ирсэн. Нэг талаар одоо энэ мухар сүсгэлтэй. За тэгээд ингээд явж байгаа дэлхийн 2 дугаар дайнаас хойш одоо энэ барууны одоо эмнэл зүй хавдрыг болохоор ерөөсөө ген рүү буруулж гисэн. Генийн асуудал. За тэгээд дэлхийг хөгжлөө дагаад судалгаач маш их хийгдээд ингээ явсан чинь энэ хавдар чинь ерөөсөө генийн гаралтай хавдар маш 10 хүрэхгүй хувийн юм байна. Үлдсэн нь болохоор ерөөсөө бидний гений өөрчлөлт буюу бидний эсийн эпигенетик буюу эсийн өөрчлөлт. Тэгэхээр би яг энэ талаар яг сураад одоо төгсөж байна. Тэгээд сурж явах удаа маш их хүмүүс хавдартай хүмүүстэй харьцаж эхэлсэн. Өөрөө бас эмнэлэг дээр бас хүмүүстэй ажилласан. За тэгээд мэдээж докторудаас маш их сурсан. За тэгээд ингээ харж яхад ерөөсөө хавдар гэдгийг бол хавдар гэдэг чинь өөрөө аюу одоо тийм олон зүйлийн идэл болж таарж байна л да. Тэгэхээр одоо юу гэдэг юм гэхээр хамгийн энгийн юм дархлаа. За тэгээд дархлаа орж ирж байна. Цусан дах сахар орж ирж байна. Гормоны тэнцвэр алдагдсан байдал орж ирж байна. Ний ус орж ирж байна, тийм ээ. Бидний амьдарч байгаа байр, хэр удаж байгаа байр үлээ тэр хоолойн хэр их солидгийн гих мэтчлээ одоо тэгээ уусаас шалтгаалаад ондоо гоох тийм ээ. Тэр хоолоогоор гүйж байгаа тэр бодис гих мэтчлээ. Бидний хөрсний эрүүл байдал орж ирж байна. Тоод гадаад орчин буюу ингээ ярих юм бол аюу олон зүйл эрүүл мэнд гэдэг тодтолцоохыг тодорхойлж байна л да. Тэгэхээр хавдар гэдэг одоо яагаад энэ сүүлийн үед хавдар гэдэг зүйл ихсээд байгаа юм бэ? 2 эрэгтэй хүний нэг нь 3 эрэгтэй эмэгтэй хүний нэг нь. Тэгэхээр хавдарчаараа улам залуу шат байна л да. Тэгээ жоох хөвгтүүд ч гэсэн хавдраад босч байна. Тэгээд аюу олон зүйлээр шалтгаалж байна. Хавдар өөрөө гинт гараад ирчих юм уу үгүй. 6-аас 8 жилийн үр дүнгийн хувьд одоо тэр хавдар гэдэг онш чинь бий болж байгаа. Тэгэхээр тэгээс 6 юм уу тэгээс 8 жилийн хооронд хүрдэн. Энэ амьдралын хэм маягаар шалтгаалаад энэ зүйлүүд бий болж байгаа нь яалчгүй. Тэгэхээр та нар одоо бодоод үзээрэй бидний аав ээжүүд одоо нэг хавдар гэдэг юм их сонсогдгүй, чихрийн шижин гэдэг юм сонсогдгүй, Alzheimer гэдэг юм сонсогдгүй байсан бол одоо өстой янз янзын өвчнүүд хайршилтай хүмүүсийг ховор гэдэг байсан тийм ээ. Тэгэхээр одоо өстой энэ бол газар авч байна. За тэгэхээр энэ юунаас болоод байгаа юм бэ? Ерөөсөө л амьдралын хэм маяг. Ерөөсөө бидний одоо энэ их хотжилт тийм ээ. Хүмүүс одоо нэг газараа төвлөрж байна, стресс бий болж байна, уур хилэн бий болж байна, уур хилэнгээд агаад бидний цусан дах сахарын хэмжээ өсөж байна. За тэгээд хүмүүс ерөөсөө бүтэн амьсгаа авахаа болсон байна. За дэлхийд судалгаагаар дэлхийн хүмүүсийн 80% бодисын солилцооны хувьд тэнцвэрээ алдсан байна. Бодисын солилцоогийн үлдэгэл юу хэлж байгаа юм гэхээр ерөөсөө л энгийн юмнаас эхлээл цусан дах сахарын хэмжээ. За тэгээд цаашаа маш олон зүйл орж байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр цусан дах сахарын хэмжээ яриад байдаг. Бид нар өнөөдөр нэг өөхөө шатаах одоо турхаа яриад байдаг. Гэтэл тэрний цаана маш олон зүйлүүд байгаа. Тийм ээ, дархлаа орж ирнэ. Маш миний төрөнд өрчсөн маш их зүйлүүд байгаа. Тэгвэл одоо бид нар энэ хавдартай яаж тэмцэх юм бэ? Тэгвэл ерөөсөө та өөрөө өнөөдрөөс эхлээл хичээх хэрэгтэй. Өөр арга байхгүй. Та эргээд надад ч юм уу эсвэл хэн нэгэн доктор ч юм уу одоо найдна гэдэг болоход нэгэнд одоо хавдрын одоо 4-р үе шат, 3-р үе шаттай болчихоо за арга цагаал явна л да. Тэгвэл тэрнээс өмнө бүгдээр арга хэмжээ авъя тийм ээ. За тийм байна. За тэгээд хүмүүсийн сэтгэхүй гэдэг бас нэг амар том юм байна. Тэгэхээр зүгээр яг бид нар их толгой эргэж байна. Захим орчныг дагаад бас их толгой эргэж байна. Хэнийг сонсохгүй. Би та нарыг бол бүгдийг сонс гэж бодож байна. Тэгтээ бас шүүл төртэй сонсоосоо гэж бодож байна. Тий. Шүүл төртэй сонсоосоо гэж бодож байна. Тэгээд эмчээсээс асуудаг баймаар Монголд байдаг хүмүүс бол гадаад байдаг хүмүүс бол эмчээсээс асуудаг байгаасаа гэж хүсэж байна. За тэгээд яагаад би энэ зүйлийг өөрөө яриад байгаа юм гэхээр би өөрөө хайртай хоёр хүнээ хавдраар алдсан л да. Генийн гаралтай биш харин эпигенетик буюу одоо тэр гений өөрчлөлтөд шалтгаалсан. Өөрөөсөө тэр хавдрын хэсгийг сэргээхэд өөрөөсөө одоо хүчин нөлөө оруулсан гэх юм уу тийм ээ. Тэгэхээр миний дотор ч гэсэн бүх хүмүүсийн дотор хавдрын хэс байгаа. Бид нэр өөрөө яг одоо тэр хавдрын хэсийг одоо яг ажиллагаанд оруулахад тэр газар л очихл юм бол хавдрын хэс ургана л гэсэн үг. Үржиж явна л гэсэн үг. За тэгээд бас нэг ярих юм нь юу гэхлээр одоо энэ залуучууд бид нар эрэгтэйчдэр бид нар юмд нэг хайн хандмаар байна. Тэрний юу гэхлээр одоо хайртай хүмүүсээ хавдраар алдсан бол бид нар бас тэр гашуудл гэдэг юмтай нүүр тулмаар байна. Тэгээд би яг өөрөө энэ зүйлийг өөр төрөө мэдэрсэн л дээ. Яг одоо юу гэдгийг тийм төгсөх шалгалтууд ойртоод тэгээд яг шалгалтаа өгөхгүйд өглөө нь яг нас орлоо гэдэг үгийг сонсч байсан. Тэгээд тухайд одоо юу гэдгийг Монгол эр хүн чаа
нулимсаа хүнд үзүүлдэг шүү гээл тухайда дотроо бодоод ерөөсөө шүлсээ залгаал за сэтгэлээ хавдараад шалгалтаа өч өгөөл тэгэл нэг уул руу гараал нэг уйлаал за тэгэл цаашаага тэгэл одоо гашуудл гэдэг юмыг одоо мэдээж айгуу завгүй тэгэл нөгөө эмчийн лицензийн шалгалт гэдэг маш их одоо завгүй байсан. Ерөөсөө л дотроо хэцүү байгаа ч гэсэн тэрийг хав дараал яваадсан. За тэгээд 4 жилийн дараа сурах ч гэсэн бас л за амьдрал бол угаасаа нүүрлүү шанаад нь те. Тэгэхээр энэ амьдрал бусад хүмүүс ч гэсэн яг л надтай адилхан амьдралыг ингээл үзээ явж байгаа гэл нэгсэндээ үгдгийн тоохгүй яваадсан. За тэгээд энэ миний яг одоо амьдралд ямар зүйлэр гарсан бэ гэхээр би дотроо их бухимдаж ирсэн. Учраа олохгүй байж гисэн. Тэгээд ерөөсөө өөр яг нэг хавдраар сурж байхдаа айгүйх мэдээлэл судалгаанууд унших шаардлагатай болсон. Тэгээд ерөөсөө хамгийн чухал юм нь бид нэр тэр сэтгэл зүйн зочрол гэдэг ямыгаа бас эдгэхгүй болоод энэ нь өөрөө хүний бид эргээр нь сөргөөр нь нөлөөл. За тэгвэл яаж сөргөөр нөлөөлт юм бэ? Тэгэхээр бид нэр аль түүх рүү битдийн хангаа ухаанд түүгүүд байна л та. Тэгэл уушгины одоо хавдартай хүмүүсийн түүгийг судлаад үзэхээр дандаа салд сарнсан одоо тийм ээ эсвэл жоохон даавга алдсан. Тэгээ энэ ингээ надаа юу хэлсэн гэхээр ерөөсөө энэ гашуудл гэдэг юмтайгаа бид нүүр тулж дотроосоо идэх ёстой юм байна. Бид нэр дотроосоо идэх чадахгүй бол хичнээн мянга гаднаасаа бид нэр гоё үнэтэй цай эрдэс минерал бодис одоо юу гэдэг та юм штэ эсвэл эм тан одоо юу гэдэг эсвэл одоо тэр үнэтэй тэрийг хэрэглээд бол та дотроосоо л одоо яг тэр гашуудл гэдэг юмтайгаа нүүр тулахгүй бол бид нэр тэгэл дотроосоо өвчлөөд дуусна. Тийм болохоор ялангуяа энэ залуучуудад өөрөө алжилэхэд үнэхээр та хайртай хүмүүсээ алдсан бол өөртөө цаг гаргаад тийм ээ мэдээж таныг ойлгох юм бол бас л тантай адилхан хавдраар хайртай хүмүүс эсвэл гинтийн ослоор хэнийг алдсан хүмүүс таныг ойлгоно. Тэгэхээр тийм хүмүүстэй бас нэг групп болоод нэг сонсоод нэгнтэйгээ ингээд ярилцаад ерөөсөө бид нэр аягүй жижигхэн юмнаас тэхгүй болвол энэ хавдар гэдэг зүйлд бол хүндрэлтэй бол ялагдчихлаа. Тэгтээ мэдээж эмчлэх аргууд бол маш их одоо гарч ирж байна. Бид нэр эмчлээ явж байгаа. Бууж бол өгж болохгүй. Тэгээ эцсийн мөчөд бид нар бол бүгд л ирсэн үнэн явах нь үнэн тийм ээ. Тэгтээ явахдаа бүгдээрээ би хичээсэн шүү гэдэг тэр одоо амар тайван тийм л байх хэвээр. Түүнээс бол нэг айц хүүцтэй бол биш амар тайван. Тэгээ бүгдээ айгүй энгийн юмнаас эхлэе. Цусндах сахарыгаа доошлуулъя. Цусндах сахараа доошлохоор өрөвс дотоод өрөвсөлчин багасаад ирнэ. Өрөвслөө багасаад ирэхээр биеийн чин гоё өөрчлөлт ихтэй та бодоод үзээрэй. Та өөрийнхөө өрөвсдгийг хэдэн жил одоо хураачаад та маш хурдан аргаар эмчлэгийг энэ бол бүтэхгүй зүйл. Тийм болохоор би таныг эмчтэй хандараа, над руу битгий хандараа. Би хол газар байдаг учраас таны шинжилгээ судалгааг яг өөрийнхөө хүснээр авч чадахгүй учраас айгүй боломжгүй. Та өөрийнхөө доктор нь өөрийнхөө эмч нь бол өөрийгөө дотроос эмчлээ тэгээд явна үстэй.